төгсөлтийг нь л бичсэн байгаа. Тэгэхээр над дээр чинь бол асуудалгүй. Монгол Улсын үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан улсын хурлын тамгын газараас жил бүр уламж тулгын зохион байгуулж байгаа үндсэн хуулийн уншлага өнөөдөр боллоо. Энэ удаагийн уншлагт оюутан сурагчид ахмадын төлөөлөл тусгай хэрэгцээд иргэд багш, эмч, сэтгүүлч, онцгой байдлын албаагч нар, үйлчлэгээний салбарын ажилтнууд, одонтой ээжүүд гээд нийгмийн олон бүлгийн төлөөлөл оролцож Монгол Улсын үндсэн хуулийн онцлог зүйл заалтыг үг өсгөчлөн уншлаа. Орчин цагт парламентуудад төлөөлөх, хууль тогтоох, хэн шалгах уламжлалт чиг үүргүүдийн дээр нэгэн чухал чиг үүрэг нэмэгдсэн нь үндсэн хуульд ёсыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд танин мэдүүлэх, иргэдээ соён гэгэрүүлэх чиг үүрэг юм а. Дэлхийд дахинд парламентын боловсрол гэж товчоор томьёолж байгаа энэ чиг үүргийн хүрээнд Монгол Улсын хурал тамгын газараас иргэд төв дундаа залуучууд хүүхдүүдэд чиглэсэн соён гэгэрүүлэх хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд явуулж байгаа нэг гол үйл ажиллагаа нь үндсэн хуулийн уншлага болохыг улсын хурлын ерхий нарийн дарга хөлцөй сайхан дурдлаа. Уншлагаар Монгол Улсын үндсэн хуулийн оршил хэсгийг Монгол Улсын гавьяат багш Отгон Туяа дуудсан бол тэрэгэнттэй иргэн од ирээдүй 2 дугаар зүйлийг мужаан тогооч, үйлчлэгч, төрийн албаагч, ахмад настан, сэтгүүлч, харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэд хүний эрх хэрэгжүүлээний тухай 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийг заалтаар нь эхийн алдар одонтой алдарт их алтан заяа нөхөр хүүхдийн хамт 17 дугаар зүйлийг дуудлаа.